Ер нь та нар яагаад ерөнхийлөгчийн санаачилсан 1 сая төгрөгийн тэтгэмжийг хөрвөсөхийн засгийн газраас авч чадаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр жаахан мөнгийг та нарт өгөх сэтгэл Монгол Ардын намд байсангүй. Ашиггүй юмд гар тэнийдэггүй нэг тийм ёрын сэтгэл харагдаж байгаа биз. Тэгсэн атлаа 100 жилийнхэн ойд яаж мөнгө цацв. Тэгсэн хэрнээ 500 тэрбум төгрөгийг ТЭМС-ийн диплом угаахад зориулан цацнаа гэж байгаа биз. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэдэнд сөрөг хүчин гэж байхгүй тул хинч тэднийг шахаж сандрагаж, хинч тэднийг огцруулан зайлуулна гэж айлгаж чадахгүй болчихсон. Нөгөө сая баталсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт чинь чухмал ингэж дураараад өргөж дунд чөмгөөрөө лимбитхийн тулд хийгдсэн ч үү. Ардчилсан нам хэрвээ ойлгохтойхон байсан бол эрхвч тэр мөнгийг та нарын гар дээр тавиулж чадгал байсан. Гэвч чадаагүй. 62 судалтай Монгол Ардын намыг ганц ерөнхийлөгч хөдлөж чадахгүй. Тийм ч учраас бүтэн жил дамнсан хөл хориогоор хамаг бизнес 8-ыг чинь хааж дампууруулсан хэрнээ өөртөө болохоор нэг хүнийг 8-аас 9 сая төгрөгөөр эмчилж байна гэж нүдэн дээр чинь лойрын бизнесээ хийгээд байгаа биз. Та нарыг өстой гэлэнгуй их нь бүхэл гөлөөгч гэж тоохгүй байгаа нь тэр. Хэдий ч инээ олон хүн хөсөөдөд хорж чадна, төдий ч инээ тэдний бизнес цэцгэлнэ гэсэн үг. Сохор хүндэж харагдахаар ил байна шүү дээ энэ корона бизнес гэдэг чинь. Өвчин зовлонгоор далимдуулсан лойр хулгай. Хамгийн адгийн овчнууд өвчнөөр бизнес хийдэг. Тэр тусмаа ард түмнийхээ өвчнөөр. Тэр тусмаа надад санал өгөөч хэмээн гуйж гарч ирсэн тэр улс төрчид чинь. Гэтэл та нар иймхээ ямиг ойлгохгүй байх гэж. Монгол Ардын намд мөнгнөөс их юм алга. Хагас их найдыг ганцхан далайлтаар гаргана гэж сахсуурч байгааг нь хар. Ердөө хэдхэн хоногийн өмнө өсөж ядарч гэртээ оригдсон ард түмэндээ мөнгө байхгүй хэмээн мөрөө хавчин донгосгоож байлаа шүү дээ. Тэднийг зогсоох сөрөг хүчин гэж байхгүй учраас ингэж эзэмгүй хонь руу орсон чон шиг галзуурч байгаа юм. Ханад садхаа мэдэхгүй 62 өлөн цөөрийг ганц муу халиавартай бат болгол чүүвэ торгоогчоо болж байна. Одоо түүнийг нь аваад хайчвал эд ёстой хүснэ хийн. Ганцхан сүү бат бол 400 сая доллар хулгайж чаддаг байсан бол тэр чинь одоо 62 сүү бат болж өснө. Тийм олон болсон хонь зогсоо чадахгүй та нар. Шүүхийг хармайлж авилгатай тэмцэх газрыг агентлаа болгочихсон 62 цөөвөр шүү дээ. Ийм л юм руу яваад байна. Үүнийхөө төлөө 62 өлөн цөөвөр өөрсдийнхөө дундаас сүү батуулдын боол зардас сэлэм төгжлийг ерөнхийлөгчийн суудалд зална гэдээ байгаа юм шүү дээ. Ойлгож байна уу? Тамина.